Улсын хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарын 2016-аас 2020 онд тойрогтой шийдвэрлүүлсэн хөрөнгө оруулалтууд 40 км эрчим хүчний агаарын шугам хөвсгөл нуурын баруун бүс төвлөрсөн эрчим хүчинд холбогдлоо. Зам дагаж хөгжил гэдэг шиг цахилгаан дагаж хөгжил ирдгийг хөвсгөл нуурын баруун иргэн иргэд аж ахуй нэгжүүд болон аялагч жуулчид харуулж байна. Гэрэлтэй болохыг мөрөөдсөөр хоёр төрлийн нүр хүлээсэн иргэдийг 40 хоногийн дотор цахилгаан толбосонд сэтгэл байвал болдог гэдгийг харууллаа гэж нутгийнхан ам булаалдан ярьж байсан юм. Хөвсгөл нуурын баруун иргэд байрладаг 73 жуулчны бааз 118 аж ахуй нэгж айл өрхүүд төвлөрсөн эрчим хүчинд холбогдож 24 цагийн турш цахилгаан ашиглах боломж бүрдсэн. 15 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам нь хатгалаас жанхаа чиглэлийн 40 км-ийн урттай юм. Цахилгаан дамжуулах агаарын шугамыг 1.7 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэйгээр сар гаруй хугацаанд барьж ашиглалтанд оруулснаар нутгийн иргэд төдийгүй бизнес эрхлэгчдэд олон давуу талыг бий болгож байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн хувьд цахилгаан эрчим хүчээ мотороор хангахын тулд их хэмжээний шатхуун ашиглаж өндөр зардал гаргадаг байснаа бууруулж ажилчдын цалинг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа сайжруулахад зарцуулах боломж бүрдсэн юм. Мөн цахилгааны хомсдлоос шалтгаалж зөвхөн зуны улиралд жуулчдыг татдаг байсан бол одоо жилийн аль ч улиралд аялагч жуулчдыг хүлээн авах боломжтой болсон. Малчдын хувьд дулааны улиралд хөргөгч хөлдөөгчөө залгахаас эхлээд баггүй зардал чирэгдэлтэй байсан бол одоо телевизийн сувгаа үзэж, интернетийн сүлжээнд холбогдсон гар утсаа цэнэглэж, хүнсний бараа бүтээгдэхүүнээ хөргөгч хөлдөөгчөндөө хадгалах зэргээр амьдралын наад захын стандарт нөхцлөө дээшлүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлж байгаа бол орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас орж ирэх орлогыг нэмэгдүүлж байгаа юм. Төвлөрсөн эрчим хүчинд холбогдсноор Хөвсгөл аймгийн 2016-аас 2030 оны хөгжлийн бодлогод хүний хөгжлийг дээдэлсэн, үндэсний өв соёлоо хадгалсан, ногоон эдийн засаг, үйлдвэрлэл бүхий инновацийг дэмжсэн Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төв болгох эрхэм зорилгыг хангахад томоохон түлхэц болж байгаа бөгөөд гадна дотны жуулчдад үйлчлэх ая тухтай орчин, боловсон нойл, халуун ус, интернет зэрэг олон давуу тал бүрдэж хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан тайланд хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын тоо 2016 онд 26137 байсан бол 2017 онд 78150, 2018 онд 92147, 2019 онд 82671 болсноос харагдаж байна.